За англи хэл сурж байгаа нөхцөл за ямар нэгэн хэлийг одоо сурж байгаа нөхцөлд бол тухайн хэлийг одоо сонирхох тийм ээ юу гэсэн үг юм болоо энэ өөр одоо хэлбэрээр бичиж болдгийм болоо ямар үед ашигладаг юм болоо гэдэг ийм сонирхлын одоо сэтэл сонирхол бол маш чухал байдаг. Тэгэхээр энэ сонирхол байхгүйгээр хэлийг сурна гэдэг бол маш боломжгүй зүйл байгаа. За жишээ нь бүгдээрээ нэг кино үзлээ гэж бодъё. Кино үзээ суужсэн чинь байнга одоо нэг хэллэг давтагдаад байлаа. За get along with гэд энэ хэллэг маш ихээр давтагдчихэв. За одоо яах вэ гэхээр за энэ юу гэсэн утгатай юм бол ямар үед ашигладаг юм бол ямар агуулгатай юм бол гэж сонирхож эхэлж байна тийм ээ. За энэ бол маш чухал. За жишээ нь get along with болоод хин нэгтэй хэл амаа ойлголцох. За хэл амаа олох сайн харилцаатай байхыг бид нар get along with гэж илэрхийлдэг. За жишээ бол I get along with my boss very well. Би захиралтайгаа маш сайн харилцаатай байдаг. За энэ утга гарч ирж байна. It's hard to get along with him because he's very moody. За тэр маш их ааштай учраас түүнтэй ойлголцох амаргүй байдаг. За ийм байдлаар бид нар сонирхож тийм ээ хэрэглээний дотор өгүүлбэр дотор байршуулж үзэж тухайн хэллэгийг суралцдаг. Энэ хэллэг болол одоо хэлний суурь байдлаар оролцож байна. Суурь байдлаар. За ийм байдлаар бүгдээрээ сонирхлоор өөрийнхөө хүсэл эрмэлзлээр судалгаагаар дамжуулж англи хэлийг суралцах нь илүү үр дүнтэй бөгөөд цорын ганц арга зам.